Болж. За та кадлчих хөлүүд те. Бичидэд хэлчих за. За тэгэхээр түрүүнд дурддагдаад гэсэн нөгөө дашборд гэдсэн ийм нэртэй дашборд байгаа. Энэ линкийг би тэгээд тавьчихна. За тэгээд мөн яг Facebook пэйж үүсгэж чинь. Тэгэхээр тэр пэйжээс бас дэлгэрэнгүй. Болно. За тэгэхээр түрүүн яриан донд дурддагдсан дашборд нь болохоор ийм дашборд байгаа. Яг харагдангуут веб шиг ер нь бол харагдаж байгаа. За гэхдээ энэ бол бас нэг дашборд. За тэгээ энэ рүү ороо харах юм бол за Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудыг бид нэр COVID-19-ийн улмаас үүсч болзошгүй гамшигын эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор одоо зураглах, төвлөрсөн мэдээллийн санг бий болгох зорилготой олон нийтэд суурилсан судалгаа явагдаж байна гэд үндсэн зорилго маань бас харагдаж байгаа. За одоогийн байдлаар нийтдээ 4 эрүүл мэндийн байгууллага, үүнээс нэг нь эмнэлэг, 3 нь эмийн сан байна. За тэгээд тэр real time гэж яриадаадсан болохоор яг энийг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр чи жишээлбэл нэг эмийн сангийн мэдээлэл оруулах юм бол энэ дээр одоо энэ тоо 5 болоод энэ тоо 3 болоод ер нь бол явах боломжтой гэсэн үг. За тэгээд түрүүн бас асуугдчихсан хэрвээ би одоо энэ эмийн санг орсон гэдгийг яаж мэдэх вэ гэдсэн. Тэгэхээр яг энэ эмийн санг оруулсан уу, эмхийг оруулсан уу гэдгийг мэдхийн тулд одоо энэ дашбордыг ашиглана гэсэн үг. За жишээлбэл чи Баянзүрхэд явж байгаад нэг эмийн санд харалтаад тэрийг оруулахын тулд одоо энэ дашборд руу хараад энэ Баянзүрх гэдгийг харах юм бол одоогийн байдлаар нэг ч эмнэлэг эмийн сан байхгүй байна. Тэгэхээр дата ороог байна гэсэн үг. За энэ рүү ороо ерөнхийдөө харах боломжтой. За энд бол Улаанбаатар хотын 9 дүүрэг байна. Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол гэмчлэнгийн дүүргүүд байна гэсэн үг. За тэгээд энэ дашбордноос одоо нийт орсон. За жишээлбэл энэ Сүхбаатар дүүрэг дээр нэг эмийн сан, энэ Mago Farm гэдэг эмийн сан орсон байна. За тэгээд эмнэлэг нь ийшээ ингээд жагсаалтан гараад, тоон гараад эмнэлэг эмийн сангийнх нь нэр нь гараа явах боломжтой гэсэн үг. За аймагуудын хувьд бас яг адилхан ийм дашборд байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө сонгосон аймгаасаа аймгийнхаа мэдээлэл орж ороог байна уу гэдгийг ерөнхийдөө шалгачих боломжтой гэсэн үг. За тэгэхээр та хэрвээ энд одоо хувь нэмрээ оруулах юм бол яаж оруулах боломжтой вэ гэж байна те. Тэгэхээр өөрөө амьдарч буй газрын эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг орсон хэсгийг саяны дашбордноос шалгачих нь байна. За тэгээ ороог авах юм бол судалгааны маягтыг бөглөөд газрын зурагт оруулчихна. За тэгээ магадгүй та дэлгэрэнгүй мэдээлэл бас мэдж байгаа бол одоо тэр дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах дээр бол бас тусалж болно. За тэгээд эсвэл зарим нэг орсон мэдээлэл нь одоо алдаатай, дутуу, буруу орсон байх юм бол та тэрийг биднэрт мэдэгдээд үнэн зөвсгийг нь бол шалгаад засвар оруулах боломжтой гэсэн үг. За тэгэхээр судалгааны маань асуулга бол яг ингэж харагдана. Эрүүл мэндийн байгууллагын судалгаа гэдэг эмнэлэггүй эмийн сан уу гэдгээ сонгох гэсэн үг. За хэдүүлээ эмнэлгийг сонгоод үзье. За эмнэлгийнхаа нэрийг бичээд, аймаг дүрэг, хороогоо бичээд, гудамжаа бичээд, тоотоо бичээд. За хамгийн гол чухал хэсэг маань энэ эрүүл мэндийн байгууллагын байршил оруулах гэдэг байгаа. Энэ хэсэг аюул чухал. За хэрвээ гар утсаараа бөглөж байгаа тохиолдолд одоо та GPS-ийг ашиглах юм бол одоо яг өөрийнхөө байгаа байршлыг бол нөгөө GPS-ээр мэдчихнэ гэсэн үг. За энэ бол жишээлбэл манай офисыг яг зааж байна. За тэгээд магадгүй одоо манай офисын урталд нэг эмийн сан байдгаа гэд би одоо оруулъя гэх юм бол энийг ингээд дараал ингээд оруулчихна гэсэн үг. За хэрвээ одоо нөгөө өөрийнхөө аймгийг хайх гэж байгаа бол аймгаа эхлээд хайгаад оруулчихна. За энэ бол архангаа дээр гадарч байна тий. За тэгээ зургаад хомруулж агаад одоо яг хаана ямар зураг оруулах гэж байгааг бол одоо олчихно гэсэн үг. За сумуудыг оруулахад бол жоохон төвхтэй харагдахгүй ч юм уу тиймэрхүү байж магадгүй. За энэ болохоор нөгөө артлын зураг нь болохоор бас та хэдэд одоо нэг мэдхгүй санагдах юм бол зургаа солих боломжтой. Энэ дээр бол нөгөө сансрын зураг харагдчихээн. За тэгээ OpenStreetMap өөр бусад зургуудыг бол сувь зургаараа сонгох боломжтой гэсэн. За тэгээ холбогдох хугацааг бичээд, үйл ажиллагааныхаа төлөвийг бичээд, одоо улсынх юм уу, сумынх юм уу, сумын эрүүл мэндийн байгууллага юм уу гэх мэтлэнгийн нарийн мэдээллийг оруулах боломжтой. За тэгээ ажлын цагийн хуваар нэг хаах гэх мэтлэнгийн ингээд мэдээллийг оруулаад тэгээд дарахад бол мэдээлэл орно гэсэн үг. За тэгээ түрүүн бас нэг асуугдчихсэн тэр нөгөө би өөрийгөө одоо хичнээн шиг дата оруулсныг яаж мэдх юм бэ гэхээр
энэ дээр судалгаа бүгэлсэн хүний утас гэдэг дээр өөрийнхөө утасны дугаарыг бичиж байх юм бол энэ дугаартай хүн тэдэн шиг дата оруулсан гэж ер нь бол харчих боломжтой гэсэн үг. За тэгээд нэлээ их асуултууд байгаа юм шиг харагдчихэж магадгүй. Гэхдээ одоо бүгднийг та бүглэх ер нь шаардлагагүй гэсэн үг. Зөвхөн оттой асуултуудыг бүглэнэ. Отгүй асуултуудыг хэрвээ мэдэхгүй бол бүглэх шаардлагагүй орчих гэсэн үг. За эмийн сангийн хувьд бол харьцангуй одоо бусад бүх зүйлүүд нь ерөнхийдөө бол ижилхэн байгаа гэсэн үг. Тэгээ бас утасныхаа дугаарыг оруулаад бүгэлчихнэ гэсэн үг. За тэгээд та ерөнхийдөө үндсэн энэ дашбортноос судалгаатай холбоотой бусад ийм нарийн ширээ мэдээллүүдийг авч болно. За тэгээд бид нартэй бас энэ утсаар за тэгээ энэ имэйлээр холбогдож болно гэсэн үг.